хүүхдүүдээ захин бичвэрийн онцлог шинэ хичээл эхэлж байна. За энэ 7 хоногоос ерөнхийдөө захин бичвэр буюу үндэсний бичгийн хичээлийн агуулга орж ирж байгаа. Эхний хичээл маань захин бичвэрийн онцлог. Хичээлийн маань зорилго захин бичвэрийн онцлогийг мэдэх. Захин бичвэр гэдэг нь компьютер ашиглан монголчуудаар төрөл бүрийн ихийг бичгийг хэлнэ. Захинд бичиж сурснаар захин орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүртгэхээс гадна найз нөхдөд зориулан захидал бичих, дурсамж, талархлын бичиг үлдэх чадвар эзэмших юм аа. За тэгвэл захин бичвэрээр бичихэд хэрэглэх техник хэрэгсэлд суурин компьютер, ноутбук, макбук, лаптоп, таблет, гар утас зэргийг хэрэглэн. Тийм болохоор эдгээр бэлтгэлийг хангахад анхаараарай. За захин бичвэрээр бичихтэй Windows үйлдвэрлэлийн системийн Vista болон 7.8 10 дахь хувилбарууд нь монголчууд бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг. За Unicode болон Unicode бус фонт гэж юу вэ гэхээр захин орчинд дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартаар тусламжтайгаар харилцахыг хэлж байгаа. За тэгэхээр нэгсэндээ хаанаас ч холбогдсон энэ монголчгийн тгийг одоо таних бол Unicode гэж байгаа. За ингээд энэ хоёр фонтын ялгааг харуулсан бичлэгийг хамтдаа үзцгээе. Unicode стандарт ба үндэсний бичгийн фонт. Бичиг үсгийн цахим орчны хэрэглээ. Цахим орчинд дэлхийн өнцөг болон бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартын тусламжтай харилцдаг. Unicode гэж юу вэ? Цахимаар бичиж буй үсэг тэмдэгтүүд нь компьютер ухаалаг гар утсанд код болон хувирдаг бөгөөд үүнийг Unicode стандарт гэдэг. Энэхүү кодчлалын ачаар бидний хэрэглэж байгаа төхөөрөмжүүдэд мэдээлэл ямар нэгэн ялгаа зөрүүгүй харагддаг юм. Unicode-ийн ялгаа. Монгол кирилл үсгийн Unicode стандартыг хэрэглэхээс өмнө Arial Mon зэрэг фонтыг хэрэглэж байлаа. Монгол гэдэг үгийг Arial Mon фонтоор бичихэд ийм хэлбэртэй харагдана. Учир нь Unicode-ийн бус фонт юм. Харин Arial фонтоор бичихэд Монгол гэж бичсэн нь ийхүү харагдах болно. Өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд Unicode стандартад орсон 240 гаруй бичиг үсгийг хэрэглэж байна. Эдгээр бичиг үсгийн дотор манай монголчуудын үндэсний бичиг буюу монгол бичигч багтаж байгаа билээ. Үндэсний бичгийн фонт нь Unicode-ийн болон Unicode-ийн бус хувилбаруудтай. Та үндэсний бичгийн Unicode-ийн фонтоор бичвэл дэлхийн хаанаас ч чөлөөтэй харилцах боломжтой. Үндэсний бичгийн Unicode-ийн фонт бол Mongolian Byte фонт юм. Сонирхолтой хэлэхэд монгол бичиг бол дэлхийн бусад бичиг үсгийн дотроос дээрээс доош баруун гар тийш чиглэл бичдгээрээ онцлогтой. Та бүхэнд үндэсний бичгээр бичиж байгаа жишээг үзүүлье. Тухайн үсэг нь үгийн эхэнд, дунд, адагт орохоос хамаарат хэлбэр нь хуурч байдаг. Түүнээс биш үгийн эхэнд, дунд, адагт орох тусдаа хувилбар гэж байхгүй юм. Даалгавартаа компьютерийн драйверыг дэвтэртээ томруулж зураарай. Товч бүрийг зурна. За дээр нь байгаа латин үсгүүдийг тэмдэглээрэй. Энэ маань монголчууд бичих одоо бэлтгэл болох юм аа. Ингээд хичээлийнхаа сорилгыг өгч үлгээгээрэй. Амжилт хүсье.